өнгөрсөн 7 хоногтой холбоотой нэг нь болохоор Дундгов аймаг маань хатуу хүчтэй замаар Улаанбаатартай холбогдлоо. За шинжлэлийн засгийн газрын хүрээнд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хүчтэй замаар холбох энэ хөтөлбөрийн нэг ажил биеллээ. Энэ жил зүгээр Дундговын хувьд бол өмнө нь нэг 100 гаруй километр зам бол тавигдсан байсан. Шинээр энэ жил яг 104 км зам цоо шинээр одоо тавигдсан. Ингээд одоо Дундгой холбогдож байгаамаа. За өшөө энэ танарт хэвлэлийн тараацсан тийм. Энэ хэвлэлийн тараацсан шинжлэлийн цонхон дээр цонхноос би шинжлэлийн засгийн газраас анхааруулж байна гэсэн нэг ийм юмыг гаргахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Ер нь бол сүүлийн үед энэ Twitter, Facebook, social media гэдэг энэ орчноор бол ийм цуурхлын шинжтэй зүйлийг зохион байгуулалттайгаар бас тарааж байгаа. Тийм учраас иргэдийнхээ эрх ашигыг хамгаалахын үүднээс шинжлэлийн засгийн газар маань анхааруулга гаргасан. За энэ анхааруулгын цаана бол 4 асуудал байгаа. Нэгдүгээр цуурхал юу гэж явж байгаа нөхлөр хүүхдийн мөнгийг өгөхөө болно гэсэн гэж. Тэгэхээр энэ бол улсын хурлаар төсөв хэлцээд цаашдаа ч үргэлжлүүлж болгоно, сар бүхэн 20 мянган төгрөг болгоно гэдээ ингээд явж байгаа юмыг одоо яадгийг мэдэхгүй ингээд одоо зориуд тих гэж байгаа ингээд ингэх гэж байгаа гэсэн юм цуурхал тараагаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол тийм юм байхгүй, хүүхдийн мөнгө цаашаага үргэлжлэн олгогдно гэдэг. Орон сууцны 8% хүүтэй зээл бас зогсох юм байна гэдэг. Ингээд энэ ийм худлаа цуурхлууд бол нийгэмд бас их хор хохиролтой, олон хүний амьдрал одоо наад зах нэрүүд нь бол их тийм сайн болохгүй шүү дээ. Тэгэхээр тийм юм байхгүй. Орон сууцны 8% хүүтэй зээлийг засгийн газар бол цаашид үргэлжлүүлээ олгоно гэдгээ бас тодтогч хэлсэн. За энэ нэг ураантай холбоотой асуудлаар бас энэ зохион байгуулалтын гүтгэлгийн ажиллагаа цуурхал тараадаг, тэгээ гүтгэлдэг ийм ажиллагаа яваад байгаа. Энэ дээр болохоор нодон би ажил авснаас хойш ажлын хэсэг байгуулад тэр Дорногов аймгийн Нор сүрэнгийн 22 дугуйл гээд байгаа нь яг ямар шалтгаанаар хоригдсон юм яасан гээд 60 гаруй хүнтэй мэрэгжлийн судлаачдын баг гарч ажиллаад тэгээд тэр маань энэ бол ураанаас болж хордоогүй юм байна, энэ бол селенээс болж хордсон юм байна гэсэн юм дүгнэлтээ гаргасан. Энэ асуудлаараа манай судлаачд ч гэсэн ажлын хэсэгч гэсэн хэд одоо хэвлэлийн бахварал хийсэн. Тэгэхээр энэнийг ингээд нэг жаахан байж байгаа л ингээд сэдрээгээл тэгэл нэг тийм Twitter орчинд ингээд нэг цацдаг ийм л ажиллагаа яваад байгаа. Тэгэхээр тийм байхгүй. Энэ бол ураанд бол хордож өгөөгүй. Манай судлаачдын ажлын хэсэг бол энэнийг цэлэнээс болсон гэдгийг тогтоосон байгаа. Гээд явж итэл дахиад гинтх нь Японоос цөмийн хаягдл оруулж ирээд болох гэж байна. Гээд бүр ингээд би зургийг харсан чинь нэг л тийм Японы зураг зураал, Монголын зураг зураал баахан сумаар заагаад нэг л үнэхээр нэгэд тим юм шигээр бас ингэж материал цацах юм л да. Тэгэхээр тим юм бол байхгүй. Монгол улсын засгийн газар, улсын хурал, төр бол энэ дээр бол хууль журмынхаа дагуу хатуу үүрэгтэй байгаа. Ямар нэгэн цөмийн хаягдл Монголд оруулж болох тухай асуудалч байхгүй. Монгол цөмийн одоо юу гэдгийг станцын асуудалч байхгүй. Шаардлагатай тохиолдол бид нар зүгээр шар нунтаг хүртэл олборлож болно гэсэн ийм л одоо мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаа. Ийм 4 асуудлыг биер нь онцолж бас тийм байна. Тэгээ 5 асуудал юм байна. Ингээд 4 асуудал дээр нэмэх нь 5 дахь нь ингээд байгаа. Шинжлэлийн засгийн газар 17 төрлийн татвар шинээр бий болгоно. Энэ бол одоо хэн хийж байгаа, яа хийж байгааг нь ойлгомжтой. Одоо ер нь болохгүй бол арга хэмжээ авъя л гэж бодож байна. Нэг вебсайт дээр 50-аад сар гаруй болж байна. Манайхан улаан сайд хийсэн л дээ. Одоо та татвар нэмэхгүй юм байгаа шүү дээ. Бид нар төсөв батлагдаж байгаа юм чинь төсвийн хууль батлагдахаар л татварын асуудал хөндөгддөг. Тэгэхээр одоо өнөөдөр үндсэндээ маргааш төсөв батлагдаж байгаа. Тэгэхээр бид нар нэгж төгрөгөөр татварыг нэмэгдүүлэх асуудлыг яриаггүй. Гэтэл шинжлэлийн засгийн газар 17 төрлийн татвар шинээр бий болгоно. Ингээд сар ингээд вебсайт дээр тавьж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар засгийн газар бол одоо их олон юм дэх төвчээртэй ханддаг. Одоо энэс цаашаа бол иймэрхүү гүтгэлгийн шинжтэй, цуурхлын шинжтэй юмыг зохион байгуулаад тавиад байгаа хүмүүстэй ч гэсэн бас одоо
хариуцлага тооцож олон нийтэд гаргаж тавих нь зүйтэй байна гэж ойлгож байна. Дөөр арга алга. Иргэддээ бол энэ бүхэн худлаа юм шүү. Тэгэхээр 5 юм байна тий. Энэ 5 зүйл бол худлаа юм шүү гэдгийг ингэж анхааруулж байгаамаа. За баярлалаа. Асуулт нь СПН телевиз Улсын хурлын гишүүн Амар Жаргал улсын хурлын гишүүний бүрийн эрхээсээ татгалзах тухай өргөдлөө өгсөн. 90 сая одоо улсын хурл эх оны төсвөө үндсэнд нь хэлцээ бараг дуусч явна. Одоо өнөөдөр нэг үргэлжлүүлж яриа маргааш бараг батлагдах байх. Тэгэхээр нөгөө авилгацсангээ бидний яриад байсан таны хэлж байгаа шиг анхны төсөвт өртөх нь маш их өндөр болцсон 130-40 тэрбум төгрөгийн объектыг дахин нягтлал гэж засгийн газарт өгч байгаа. Тэгэхээр энэ нөгөө бидний яриад байдаг одоо хэд гэдгийг нэг 500 саяар хэлчихэд 5 тэрбум болчиход байгаа тэр объектууд юм байна. Тэгээ одоо таны хэлж байгааг сонсох юм бол тэмээн дээр ямааны гарцал гаргаж байгаа юм байна л да. Нөгөө 500 саяас эхлээд 5 тэрбум болцсон байшин босоогүй байшинд нь аваачаад эд тогшлог худалдаад ирсэн ийм л юм явж байгаа юм байна. За энэ дээр бид нар анхаарч арга хэмжээ авъя. Энэ орон нутгийн хөгжлийн санд бол энэ жил бол аймагуд бол аймаг сумууд аймаг гэх юм байхгүй. Аймагч тэр сумч тэр маш их хэмжээний мөнгийг зарцуулах эрхийг өгсөн. Одоо өнгөрсөн нэгд өдөр бид нар Дундгов аймагт ажилласан. Дундгов аймаг гэхтэл 9.5 тэрбум төгрөгийг зарцуулах хэрэгтэй. Нэг сум гэхэд 200-аас 400 сая төгрөгийг зарцуулах хэрэгтэй юм л дээ. Энэ жил ингэ өгч байгаа. Тэгэхдээ энэ бол бодлогын хувьд бид нар буруу гэхгүй байгаа. Ер нь эрх мэдлээ шилжүүлэх мөнгө зарцуулах эрхээ орон нутг руу өгье. Энэ бол зөв бодлого. Шилжүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхдээ завхруулж байгаа бол тэр хүмүүс дээр бол арга хэмжээ авна. Ингээд мөнгө өглөө шүү 200 саяар 500 сая юм хийж болохгүй шүү. Байшин сав барих дээр бол өгч болохгүй шиг гэсэн хуультай юм л да. Тийм учраас энэ бол хууль зөрчсөн үйлдэл байна. Завхны хоёр газар бол хоёулаа хууль зөрчсөн юм байна. Дээр нь бид нэг засаг даргын мэдлэр юм хийхгүй иргэдээрээ хэлэлцүүлж агаад тэгээ хуулинд тохирсон юмыг иргэд санал болгох юм бол хэлэлцүүлж хийгээч гэсэн. Тэгэхээр завхан дээр бол хоёр газруудаа хууль зөрчигдөж байгаа юм байна. Бид нэр энэ дээр арга хэмжээ авъя. Ер нь оюу толгой гэрээ бол өмнө байгуулагдаад энэтэй холбоотой зөвхөн гэрээтэй ч холбоотой биш. Ер нь манай 90-ийн Монгол Улсын засгийн газар хооронд нэг 30 гаруй асуудал хоримтлагдсан байсан. Энэ 30 гаруй асуудлаас 15-6 асуудлыг бол шийдээд тэгээ дахиад цаашаа шийдэхээр яриад явж байгаа. Жишээлх юм бол оюу толгой нөөцийг одоо сая манай шинээр бий болсон Эрдэнэс оюу толгойн захирал Гамболд утга чулуу туузын гишүүн нэг нь дахиад туузын гишүүн Тэмүүл нар ярилцаад манай Монголд Улаанбаатар хотод ч ярьсан, Лондонд ч очиж ярьсан. Ингээд энэ тулгарсан олон асуудлуудыг бол амжилттай шийдэж яваа. Тэгвэл 100% шийдчихээгүй 30 гаруй асуудлаас 10 хэдийг шийдсэн. 10 хэдийг шийдэхдээ бас харилцсан л одоо ярьж шийдэж байгаа учраас Монголын тал жишээ нь ашигтай шийдчихсэн нэлээд хэдэн асуудал байгаагийн нэг нь бол оюу толгойд байсан нөөцийг бол нэмэгдүүлж чадсан. За тэр нэг өөр компани нэр дээр байсан лицензийг наашаага авах тухай асуудал юм байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр бол тодорхой хэмжээний ахис дэвшлүүд гарч байгаа. Ер нь бол их том хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Анхны хөрөнгө оруулалтын дээр Монгол Улсын засгийн газар 90-ийн хоёрын хооронд бол яриа үүссэн байгаа. Тэгэхээр энэнийг яг хэдээр зөрчиж байгаа гэдэг дээр бас аудитын дүгнэлт ажлын хэсэг гараад ярьж байгаа. Одоо энийгээ бас тулж ярина. Инхээр бол асуудлуудыг бол алхмаар цөөхнөөр шийдээд явж байна. Том гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг бол улсын хурл бас ярьж ицлээ шийдэх ёстой. Бид нар эхний ээлжинд энэ 30 гаруй асуудлаас зэгцлэх ёстой. Энээсээ яг үлдэх асуудал нь юу юм? Гэрээнд өөрчлөлт орно гэхээр яг ямар асуудал нь орох юм? Энэ чиглэлээр бид нэр ярьж байгаамаа. Одоо тэр роялти өөр мөр байна гэж таны хэлж байгаа тоо арай өөр байх шиг байна. Ер нь зүгээр тиймэрхүү улсын хурл ерөнхийдөө Монгол улс хууль гаргаад бүх компани хийдгээс гадна том хөрөнгө оруулагчдаа тусгайлан хууль гаргасан гэсэн. Тэр хуулийн дээр тохиролцоогоо бичсэн гэсэн. Яг үн тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн тодорхой хэмжээгээр гарлаа. Яагаад гэвэл энэ өмнө нь бол энэ бол жилийнх нь инфляцийг авч үзэх юм бол 16% байсан. Одоо бол 11 сарын гэдэг чинь 1 сар дутуу, 2 сар дутуу байна, 10 сарын. 10 сарын дүнгээр бол 10% гарч байгаа. Бид нар энэ дэр бол нэг алдаа хийсэн байгаа.
Тэр алдаагаас бас хүлээн зөвшөөрөх ёстой. Бид нар бол нэг оронтой доонд барих гэж эхэлж хардаалаа шүү дээ. Юун дээр алдаа хийсэн гэхээр энэ жил энэ манай 10% дотор бидний огт одоо тооцоолоогүй байсан 1.4% нэмэгдсэн. Энэ дотор. Хаанаас нэмэгдсэн гэхээр энэ намрын ихтэй сургуулийн төлбөрийн нэмэгдэлт бол шууд энэ инфляцид 1.4% нэмэгдлийг авчирсан байна. Энэ дээр бид нар жаахан дутуу харж ажилласан байна. Одоо дараачийн одоо энэ дээр анхаарах юм байна. Ер нь бол ихтэй сургуулийн төлбөр бол замбраагүй нэмэгдүүлсэн. Тэгэхээр энэ инфляцийг тодорхойлж байгаа 300 гаруй төрлийн бараан дотор жишээлбэл сургуулийн төлбөр гэдэг чинь маш их өсгөр энэ л 1.4% аваа явчлаа л да. Тийм учраас бид нар дараа жилийн хувьд эднэр дээр бас анхаарал тавих ёстой. Ер нь дээд боловсролынхаа салбарын өөрчлөлт шинжилэлт чанартай боловсрол гэдэг дээр онцгой анхаарах ёстой байна гэдэг тэр дохой сигналыг өгж байгаамаа. За үг үсгэн дээрээ хэдүүлээ жоохон болгоомжтой л ярина. Намайг хамаа задгаа ярина гэдэг та нар өөрснөө лобби мобби гэдэг айхтар үг хэлж шүү. Тохиролцож төсөв батлна гэж байхгүй шүү дээ. Одоо би ингээ хэлэхэд нэг 140 орчим тэрбум төгрөгийн объектыг бол ингээ зогсоочж шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тохиролцож байгаа зүйл биш шүү дээ. Одоо яах юм бэ? Нөгөө төсөв төлөгч өндөр болцсон. Энэ дээр засгийн газар учрыг нь олж ирэх жишээтэй. Өчнөө олон асуудал ярьлаа шүү дээ төсөв дээр. Урсгал зардлаа бууруулъя. Ер нь энэ жилийн төсвийн хувьд бол бас улсын хурлын гишүүд баярлж байгаа. Ямар нэгэн хэмжээгээр нөгөө авилгагдсан гэж бидний ярьж байсан төсөв дээр онцгой анхаарал хандуулад энэ юм чинь авилгагдсан байж магадгүй байх эднийг дахиж нягтлж иргээ буцаасан. Бид нар засаг дээр их хурл руу оруулахгүйгээр аваад үлдчихье гэхээр бид нар сүүлд нэг л өндөр үнэтэй нэг баахан юмыг бид өөрснөө л одоо зохиосон юм шиг л ийм байдал үүсчихэд байсан шүү. Тэгэхээр их хурл бол энэ дээр их одоо үр бүтээлтэй ажиллаа. Би бол тохиролцож гэж хэлэхгүй маш их одоо шүүмжилтэй хандаж, зөв хандаж энэ авилгагдсан маягийн төсвийг бол зогсоох тал дээр их хурл их сайн ажиллаж өглөө л гэж байна. Энэ яг хөтэ нөгөө хуучин нэг засгийн газар нэг хэдэн аймгаа уралдуулаад 150-нд суралдуулаад нэгэн төрөл нэгдэг шиг нэг тэгдэл систем байсан. Одоо бид нар болохоор энэ жилийн хувьд бас шинжилж чадаагүй. Нөгөө хуучин яаж дүгндэг байсан тэрнэр дүгнсэн. Ер нь бид нар бол 3 үзүүлэлтээр л дүгнэн. Нэгдүгээр ард иргэдийн ахуй амжиргааг яаж дэвшлүүлж байгаа, хэл ахуй авилгыг яаж устгах байгаа, хүнд сурталыг яаж багасгах байгаа, бүтээн байгуулалтыг яаж хийж байгаа гэдэг. Энэ дээр шинэ одоо тийм үзүүлэлтүүд гаргаж дүгнэх гэж байгаа. Ерөн зүгээр би ингээд 16 аймагт 17 аймагт ажиллаж байна. Одоо миний очиаг нэг 3-4 аймаг үлдчихэд байна. Энэ 16-7 аймагт ажиллахаар манайханд аймаг орон нутагт бол сайн зүйл байна. Ямар нэг юм хийх гэсэн оролдлого их байна. Санаачлага их байна. Муу зүйл байна. Тэр нь яаж хийх арга бас мэдэхгүй. Одоо сая дундгавд очиод та нар байсан шүү дээ. Миний хажууд уулзалт хийсэн чинь сүүлдээ ерөнхий сайд иргэдтэй уулзж байгаа уулзалт биш. Засаг дарга иргэдтэйгээ хийж байгаа уулзлууж хувирсан шүү дээ. Асуулт аваад хариулах гэхээр баруун талын байшингийн зүүн талын үзэн үртгэл нэг ийм юм асууад байгаа байхгүй. Тэгэхээр тэр аймагчийн ерөөсөө иргэдтэйгээ нөгөө тулж ажиллахгүй байна. Эсвэл ядаж ингээд нэг удаа тэгээ би өчтөр цахим урлаар хэллээ ш сардаа нэг удаа иргэдтэйгээ 2 цаг ингээд нэг асуултанд хариулаад ингээд болж байгаа юм болж гэнэ гэж хэлээд болохгүй байгаа юм бас болохгүй байна гэж ингээд хэлчихэж юу унчих гээд байгаа юм бэ таамнаас. Тэр нөгөө төшмлүүдээ засаг дарга ажилтнуудаа суулгаж байгаа тэгэл хариулгээл ингээд хариулчихна гэсэн ийм л юмыг л хэлсэн л дээ. Тэгэхээр ер нь хэн нэгэн хүний дутагдал биш л дээ. Бид нар ерөөсөө систем өөрөө өөрчлөгдөж байна. Тогтолцоо маань өөрөө өөрчлөгдөж шинжлэгдэж байна. Тэгээд тэнд байгаа нэг хүн чинь нэг л эрг шураг шүү дээ чаас. Тэгээд тэр хүн маань энэ бүхнийг бас одоо ойлгож шинээр одоо ажиллаж хараах нь амжаагүй байна. Тэгтэл манай аймагуд бол чамлахаар чангаатах гэж ер нь манай аймгийн дарга нар бол бас юм хийх гэж их оролдоод байгаа шүү. Та нарт их дээр би эрэхт нь харуулсан шүү дээ. Ховд аймгийн засаг дарга ямар их олон юм шинээр хийцсэн байна тийм ээ. Тэгэл аймгийн хэлбэл бүгд л нэг юм шинээр хийх гээд ингээд оролдсон. Их зүтгэлтэй бол ажиллаж байгаа. Тэгвэл энэ бол жилийн дотор бас өөрчлөгдчихдөг юм биш байна. Зарим дутуу юм байгаа тэрнийг харилцан туршлагаа солилцоол тэгэл нэг нэгэндээ дэм үзүүлээл болж байгаа юмаа дэлгэрүүлээл тэгэл явхад бас болох юм байна гэж ойлгосон. Баярлалаа.